Сайн байцгаана уу найзуудаа? Солонгоо агшин байна. Найзуудаа, хамтдаа хийвэл илүү их үр дүнд хүрдэг ямар нэгэн зүйл байдаг. Тэр нь юу юм бол? За жишээлх юм бол хөл бөмбөг. Хөл бөмбөгийг хүн ганцаараа тоглодог билүү? Үгүй тийм ээ. Маш олон хүмүүстэй хамтраад тоглодог шүү дээ. Олуула баг болоод эсрэг багтайгаа тоглодог тийм ээ. Би биэндээ бөмбөг дамжуулаад тэгэл гол оруулдаг шүү дээ. За тэгвэл сагсан бөмбөгийг яадаг юм бол? Сагсан бөмбөг ч гэсэн олуулаа тоглодог тоглоом тийм ээ. Хүн хизээж ганцаараа сагсан бөмбөг тоглодоггүй шүү дээ. Өөр юу яж болох вэ? Янз бүрийн буйхаа тэмцээнүүд байдаг тийм ээ. Тэднийг ч гэсэн багаараа хийдэг шүү дээ. За өөр юу яж болох вэ? Байшин барихад хүртэл хүн ганцаараа барьдгүй шүү дээ. Байшинг олуулаа хийвэл илүү сайн болдог тийм ээ. Та нар гадаа гараад удамжаар ингэ явж байгаад харах юм бол маш том өндөр барилгуудыг ганцхан хүн хийдэг юм болов уу? Үгүй тийм ээ. Тэнд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр ордог шүү дээ. За тэгвэл цуглаан дотор ганцаараа хийхээс илүү олуулаа хийвэл, найз нартайгаа хамтдаа хийвэл маш сайн хийдэг ямар зүйл байдаг юм бол? Яг зөв, магтаал тийм ээ. За магтаал гэх юм бол баг байдаг тийм ээ. Магтаалын баг. За тэр баг дотор хүмүүс нэг нь бөмбөр дараад, нөгөөх нь гитар дараад, бас өөр нэг нь төгөлдөр хуур дараад, мөн дуулаад, бүжиглээд ингээд нэг том магтаалын баг болдог тийм ээ. Өөр юу байдаг вүлээ цуглаанд хамтдаа хийж болох? Найрал дуу байдаг тийм ээ. Цуглааны найрал дуу. Маш олуулаа зогсоод хоолоо салгаж дуулдаг шүү дээ тийм ээ. За ингээд олуулаа дуулах юм бол бүр сүр жавхлантай, гой сонсогддог тий. За өөр юу яж болох вэ? Магтан дууны хөдөлгөөн, бүжиг, worship-ийг ч гэсэн найз нартайгаа хамт хийвэл гоё болдог тийм ээ. За тэгвэл Библиэс харах юм бол Библиэлд ч гэсэн маш олон хүн Бурхны ажлыг хийсэн байдаг. Ялангуяа Үлс номон дээр 7 туслагчийг томилсон талаар гардаг. Тэгээд тэр 7 туслагч 12 дагалдагч нартай хүчээ нэгтгэхэд ямар нэгэн зүйлийг хийсэн байдаг. Тэгээд тэр хүмүүст юу тохиолдсон юм бол? Бүгдээрээ хамтдаа Библиэс олж харцгаая. Шинэ гэрээ Үлс 6-гийн 1-ээс 8 дугаар ишлэл. За багштайгаа хамтдаа уншийе. Шавь нарын тоо олширсан өдрүүдэд гэрээхтэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлттэй тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноо болжээ. Тэгэхэд 12 нь дагалдагчдыг дуудаж ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм. Тиймээс ах дүү нар минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үргийг тэдэнд хариуцвал харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. Энэ саналыг хамаг олон дэмжиж итгэл ба ариун сүнсээр дүрэн Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж гараа тэдэн дээр тавь. Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгцээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулууртай болж байлаа. Нэгүсэл болон хүчээр дүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. Амен. Ариун сүнсийг хүлээн авсан Есүсийн шавь дагалдагч нар юу хийсэн бол? Тэд нар маш зоригтойгоор сайн мэдээг тунхагсан байгаа. Тийм учраас Иерусалимд Есүст итгэдэг хүмүүсийн тоо өссөн нэмэгцээр байсан байгаа. Тэгээд Иерусалим цуглаанд тусламж хэрэгтэй хэцүү амьдралтай хүмүүс маш олноороо ирэх болсон. Тэдний дунд бэлэвсэн эмэгтэйчүүд,
ядуучууд, өвчтэй, зовлонтой хүмүүс хүртэл маш олноороо ирэх болсон байна. Гэтэл Есүсийн дагалдагч чинь 12 наа шүү дээ, тийм ээ? 12 наа энэ олон хүнд хүрч үйлчлэнэ гэдэг үнэхээр хэцүү байсан байна. Яагаад гэвэл тэдэнд хийх ажил үнэхээр их байсан. Урд гарч Бурхны үгийг дамжуулах хэрэгтэй, бусад хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй, хүмүүст туслах хэрэгтэй, тэднийг хооллож унтлах хэрэгтэй, гэр гэрээр найзлах хэрэгтэй гэд маш олон ажил байсан учраас тэд нар дахиад шинээр хүмүүсийг томилох хэрэгтэй гэж бодсон. За тийм учраас тэд нэр 7 туслагчийг томилох хэрэгтэй болсон. За тэгвэл тэр 7 туслагчийн нэг Стефан гэдэг залуу байгаа. Энэ Стефан нь бусдаасаа илүү мэрэгэн ухаантай, мөн ариун сүнсээр үнэхээр дүүрэн байсан учраас Бурхны үгийг маш зоригтойгоор тунхаглаж байсан. Тэгээд бас Бурхны өгсөн хүч чадлаар олон хүмүүсийн өмнө гайхамшигыг үйлдсэн байна. Гэтэл энэ зүйлийг харж исэн юудэчүүдийн удирдагчид Стефаныг үзэн ядаж эхэлсэн байна. Энэ одоо хэн болцоход сүрхий сургаал ярьж, сүрхий гайхамшигыг үйлдэж байна. Энэ нөхрийг л байхгүй болгоё. Ингээд тэргүүн тахилч нар юудэчүүдийн удирдагчид Стефанд хуурамч хэрэг тохох болсон байна. Стефанд ямар хэргийг тогсон бэ гэхээр Стефан ч Бурхныг үл таамсарлсан, тэр Бурхныг хараасан гэж гүтгсэн байна. Ингээд Стефан хэм хийгээгүй хэрнээ захирагч нарын байранд очиж байцаагдах болсон байна. Тэгээд тэнд маш олон сүмийн тэргүүн тахилч нар цуглараад Стефанаас ингэж асуусан байна. Энэ хүмүүсийн хэлж байгаа үнэн нөө гэж асуудаг. Харин Стефан өөрийгөө өмгөөлөх нэг ч үг дуграагүй. Харин ч эсэргээрээ тэр хүмүүст Есүсийн тухай зоригтойгоор ярьж эхэлсэн байна. Хүмүүсээ, Бурхан бидний өвөг дээдсийн үеэс л бидний ард түмнийг аварсаар ирсэн. Тэгээд биднийг тэгтлээ их хүсэн хүлээж исэн Месиа Есүсийг бидэнд илгээсэн. Бидний тэгтлээ хүлээгээд исэн Месиа аврагч чинь Есүс шүү дээ. Харин та нар түүнийг загалмай дээр цовдлсон. Өөрсдийнх нь гмийг нэгэнгүй илчилсэн учраас тэргүүн тахилч нар маш их уралцгаасан ба. Байж боломгүй юм. Наад нөхрийнхөө амыг хамих, түүнийг даруйхан чирч гараад чулуудаж ал гэд маш ихээр уралцгаасан ба. Тэгээд Стефаныг гадагшаа чирч гаргаад тэнд цугласан байсан маш олон хүмүүсийг төрхөрч эхэлсэн байгаа. Хүмүүсээ, энэ Стефан чинь Бурхныг доромжилж байна. Тэр Бурхныг үл таамсарлаж байна. Түүнрүү яг одоо чулуу шидэж ал. Тэр бол өвхөр зохистой хүн. Цаашид түүний Бурхныг доромжилж байгааг бид нар харж чадахгүй. Яг одоо бүгдээрээ нэг чулуу бариад түүнрүү шид гэд тэргүүн тахилч нар тэнд цугласан байсан хүмүүсийг төрхөрч эхэлсэн байна. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ газраас нэг чулуу аваад Стефан руу чулуугаар шидэж эхэлсэн байна. Найзуудаа, та нар чулуунд оногдож үзсэн үү? Нэг чулуу намайг оноход л ямар их өвддөг вүлээ, тийм ээ? Тэр газар маш их хорсож өвддөг, цус гардаг, тийм ээ? Хэдэн өдрөөр өвддөг шүү дээ. Гэтэл энэ Стефан руу маш олон хүмүүс чулуу нүүлгсэн гэж боддоо. Энд тэндээс нь түүний бие рүү чулуу шидчихсэн байна. Маш их өвдсөн. Харин тэр үед Стефан өөрийгөө өмгөөлж нэг ч үг дуграагүй. Харин ч эсэргээрээ хоёр гараа хавсраад Бурхны өмнө өвдөг сөвдөөд залбирсан байна. Яг тэр дүрхэн үнэхээр Тэнгэр элч лугаа адилхан харагдсан байна. Яг л Тэнгэр элчиг харагдсан байна. Тийм ч учраас Библиэлд
Стефаны энэ дүр төрхийг Тэнгэр элч бид харагдсан гэж бичсэн байдаг. Тэгэд Стефан 2 гараа хавсраад Бурхны өмнө өвдөг сөгдөн нүдэн анаа залбирахдаа юу гэж залбирсан гэж маш чанга дугаар Бурхан минь ээ, энэ хүмүүсийг өршөөгөөж, энэ хүмүүс Есүст итгэхэд та туслаач гэж залбираад амьсгал хураасан байгаа. Хичнээн их өөрийг нь зовоож, тийм ээ, өөрлөө чулуу нүлгэж байгаа тэр хүмүүсийг тэр үзэн ядаагүй, харин тэр хүмүүсийн төлөө залбирсан байна. Найзуудаа, Стефан ахлагч өгөхийнхөө өмнө маш зоригтойгоор Есүсийг ярьсан, тийм ээ. Стефанд тохиолдсон энэ зүйлээс болоод хүмүүс Иерусалимд цуглаж чадхаа болсон байгаа. Яагаад гэвэл Стефан руу чулуу шидэлж байсан тэр тэргүүн тахилч нар, Стефан руу чулуу шидэж байсан тэдгээр хүмүүс бусад хүмүүсийг, тийм ээ, Есүст итгэдэг бусад хүмүүсийг ч гэсэн зовоож эхэлсэн байгаа. Тэднийг ташуурдаж эхэлсэн байгаа. Тэднийг зүсэн бүрээр доромжилж эхэлсэн байгаа. Тэднийг айлгаж эхэлсэн байгаа. Тэднийг хавчиж эхэлсэн байгаа. Тийм учраас хүмүүс Иерусалимд байхын аргагүй болоод тэд нэр газар болгон руу зогтцгаасан байгаа. Тэгээд тэд нэр тэр газартаа сайн мэдээг тараасан байгаа. Стефаны энэ үхлээр дамжуулаад, тийм ээ, сайн мэдээ газар болгонд тунхаглагдаж эхэлсэн байгаа. Маш олон хүмүүс, тийм ээ, очсон газар болгондоо Есүсийн тухай ярьсан байгаа. Тийм ч учраас Иерусалимд цуглаж ирснээс илүү олон хүн Есүст итгэж эхэлсэн байгаа. Тэр нь явсараад өнөөдөр бид нар ч гэсэн Есүсийн тухай сайн мэдээг сонссон шүү дээ, тийм ээ. Тэгвэл бид нар ч гэсэн сонссон сайн мэдээгээ бусдад дамжуулах хэрэгтэй байна. Тэгвэл бидний хамтдаа залбирцгаах уу? Хүүхэд бидэнд хайртай Бурхан минь танд баярлаа. Өнөөдөр та Стефан гэдэг туслагчаар дамжуулаад биднэрт сайн мэдээ нь ямар үн цэнтэй вэ гэдгийг ойлгуулж өгсөнд баярлаа. Бурхан минь ээ, Стефан дагалдагч, Стефан гэдэг туслагч хичнээн хүмүүс өөрт нь хийгээгүй хэргийг тохож, түүнийг доромжилж, түүн рүү чулуу шидэж зовоосон ч гэсэн Стефан тэр хүмүүсийн төлөө Бурхны өмнө өвдөг сөгдөөд энэ хүмүүсийг ч гэсэн Есүст итгүүлж өгөөч ээ гэж залбирсны адилаар өнөөдөр бид нар ч гэсэн намайг зовоож байгаа, намайг Есүст итгэдгээс минь болж намайг шоолж байгаа, доромжилж байгаа тэдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн залбирдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Өөрийнхөө сонссон Есүсийн тухай сайн мэдээг хараахан Есүст итгээгүй байгаа, хараахан Есүсийн тухай сонсож чадаагүй байгаа найзуудтай ярьж дамжуулахад минь та туслаач. Та бид нарыг Стефан дагалдагч шиг, Стефан туслагч шиг зоригтойгоор Есүсийн сайн мэдээг дамжуулдаг хүүхэд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа, бүгдээрээ эх 7 хоногт нэг найздаа Есүсийн сайн мэдээг тарай. Та нар тэгж чадах уу? Чадна, тийм ээ. Бүгдээрээ сургууль дээрээ очоод, цэцэрлэг дээрээ очоод, эсвэл гэртээ очоод Есүсийг мэдхгүй байгаа аавда, ээжтэй, найздаа Есүсийн тухай ярьж өгье. Ингээд бүгдээрээ дараагийн 7 хоногт илүү их баяр хөөртэйгээр уулзцгаая. Түр баяртай.